Өнөөдрийн мэнд хүргэе. За Солонгос улсад анх ирээд хэл мэдгүй төөрөх асуудал бол нилээдгүй гардаг байгаа. За миний хувьд ч гэсэн 2 3 удаа төөрж исэн. Хэрвээ навигашн сайн ашиглаж сурчих юм бол хаанаас ч гэрээ олох боломжтой, хаашаа очиж цагийн ажил хийх боломжтой байдаг байгаа. Солонгос хүмүүс өөрсдөө хүртэл энэ Never Map-ыг бол тогтмол өдрөөр байнга ашигладаг байгаа. Тэгээд өнөөдрийн маань бичлэг бол Never Map буюу навигашныг хэрхэн ашиглах талаар бол бяцхан видео бэлдсэн байгаа. Ингээд та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Хэрвээ та iPhone утас барьдаг бол App Store, Samsung утас барьдаг бол Play Store-оос аппликейшнийг татах байгаа. Never Map гэдэг. Тэгээд Never Map, Kakao Map гэх мэтчлэн олон аппликейшнуд бол байна л да. Танд өөрт чинь аль нь яг хэрэглэхэд тохиромжтой хэлбэр байна, тэрийгээ та сонгороо гэж би зөвлөмөр байна. За ингээд аппликейшнийг татаад утсандаа бүгдээрээ суулгачих. За энэ баруун дээд үнцэх дараад та нар тий одоо сонголтуудыг бол хийх боломжтой байгаа. Одоо тий зам нь хааны стритний яаж харагдахын. За миний хувьд ундаг болохоор дугуйн замыг бол харах зайлшгүй шаардлагатай байдаг. Одоо энэ бол ундаг дугуйн замыг харуулсан байна. Гэх мэтчлэн ийшээ ороод та бүхэн сонголтуудаа бол хийх боломжтой. За энэ камерын бүсийг бол ингээ харуулчих чинь. За энэ зүүн дээд үнцэгт дараад одоо метроны шугамыг ингээ харчих боломжтой. Тусад нь аппликейшн татаад авах шаардлага бол байхгүй. Ингээд за сөөгөл, бусаан гэх мэтчлэн ингээд метроны шугамыг бол харчих бүрэн боломжтой байгаа. Хайх хэсэг дээр юу л бол юг хайж олох боломжтой. Банк, ATM, автобусны дугаарыг бичиж чиглэлүүдийг харж болно. Автобусны зогсоолуудыг мөн адил харж болно. За тэгээд одоо өөртөө ойрхон ATM юу гэдгийг за жишээ олгоод бүгдээрээ 303 гэсэн автобусыг харж үзье. За энэ ингээд чиглэлүүд нь ингээд энд хаана зогсох тий гэдг нь ингээд бүгд ингээд харагдчихээн. Тэгээд дарж өөрийнхөө байгаа газрыг ингээд идэвхжүүлчихэд go гэсэн төвчин дээр бол дарчдаг байгаа. Ачаасан station гэд бичиж. За ямар номерын автобусанд суухыг бол энд харуулсан байна. Минутаараа. За жишээлбэл 2221 гэсэн автобусанд сууж болж гин 320 гэсэн автобусанд сууж болж гин. Одоо энд ирэх цаг нь ингээд минутаараа гараад ирсэн байгааг та бүхэн харж байгаа байх. За энэ шиг хэрвээ такси барих юм бол хэдэн километр? За 1.6 км 3800 вон төлөх нь байна. За алхаж явах юм бол хэдэн минут яаж явах нь вэ гэдэг нь бол энд харагдчихээн. Жишээлбэл 18 минут алхаад орчих нь. За дуугаар явах юм бол 6 минут л шаардлагатай байх нэ. Гэх мэтчлэн ингээд харчих бүрэн боломжтой байгаа. За эсвэл өөрөөр зүгээр шууд энэ хайх хэсэг дээрээ ачаасан station гэж бичээд хайгаад тэгээд доошлуулаад доош нь татаад гэх юм уу та. Тэгээд энэ Q гэсэн нөрөө дарангууд бас мөн түрүү чи ингээд нөгөө сонголтууд маань гараад ирчихэж байна. Ингээд хайчих боломжтой байгаа. За тэгээд бүгдээрээ юу яа л да. Жишээ олгоод яг нэг чиглэлийг аваад явж үзцгээе. Samurai sword on my back. You don't know how to act. Maybe you should relax. Maybe you should relapse. Just kidding. Stop. Woo. Woo. Stop.